Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Сөрөө жил Америкт нэг эрэхтэй нууранд живж цогцыг нь хайж байгаа гэх мэдээ гарч ирсэн. Гэтэл хэдэн сарын дараа энэ талаар дахин мэдээ гарсан. Нэгэн эрэхтэй харамсалтайгаар живж нас барсан ослын талаар өнөөдөр ярилцъя. Райн гэх 44 настай эрэхтэй Висконсин мужийн Watertown-д амьдардаг. Эхнэр Эмилитэйгээ 22 жилийн турш ханилж нэг охин, 2 хүүтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Хүүхдүүд насанд хүрээгүй өсвөр насны сурагчид. Эмили сургуульд хичээл заадаг байсан бол Райн модын эдлийн бизнес эрхэлдэг жирийн нэг гэр бүл байсан. 2024 оны 8 сарын 11-ний бүтэн сайн өдөр гэр бүлэрээ сүм явж үдээс хойш Райн ганцаараа загасчлахаар бэлтгэлээ хийжээ. Гэрээсээ нэг цагийн зайд байх Green Lake руу явахаар төлөвлөсөн. Райн угаасаа заваар явж загасчлах дуртай. Заримдаа хүүхдүүдэд дагуулж явдаг. Эмили өнөөдөр ч бас нөхрөө загасчлахаар явахт нь болгоомжтой яваад ирээрээгээд өмнөшгөө юу ч бодлогүй явуулсан. Үдээс хойш яваад шөнө ирэх төлөвлөгөөтэй байжээ. Орой Райны ирэх цаг аль хэдийнэ болсон ч ямар ч сураг чимээ байсангүй. Эмилигийн санаан зовоод хүлээж идэл 10 цаг 45 минутын үед утсанд нь мессеж ирдэг. Райн завтай хөдөлж ин удахгүй очлоо гэж бичсэн байв. Эмили ойлголоо гэж хичээд 1 юм уу 2 цагийн дараа ирэх нь гэд хүлээсэн ч ирсэнгүй. Эхэндээ Эмили загас сайн баригдаад байгаа болохоор удаж байгаа ах гэж утсан ч хитрхи оройтож бүр уцаач авахгүй байлаа. Эмилигийн санаан зовж завтайгаа эсвэл машинтай осолд орсон байж магадгүйгээд өглөөний 5 цаг 30 минутын үед 911-т дуудлага өгсөн. Цагдаа нар маш хурдан Green Lake-д ирж Райны байнга машинаа тавьдаг газар болох Dodge Memorial Park-ийн зогсоолд ирэхэд Райны машин чиргүүлтэйгээ тэр чигтээ байв. Тэгэхээр Райн завиа унаад нуур руу орсны дараа ямар нэгэн зүйл болсон юм шиг харагддаг. Мөрдөн байцаах багийнх нь нэг бол зав өмөрсөн, үгүй бол осол гарснаа нь ойлгомжтой байна гэд Green Lake-ийг 1 цаг гарan бүтэн тойрч нуурын баруун хэсгээс Райны завыг хөмөрсөн байдалтай олсон бөгөөд хажууд нь Райны аврах хантаа цөвжээ. Эрлийн баг Райныг нуур руу унсан гэж үзээд орж хайхаар бэлддэг. Green Lake нь Висконсин мужийн 2 дахь том нуур, доошоо 75 метрийн гүн. Тэгэхээр бараг 25 давхар орон сууцтай тэнцгээр гүн гэж ойлгож болно. Ийм гүн нуур руу орох энгийн ажил биш учраас хүн хүч, тоног төхөөрөмж, цаг хугацаа, мөнгө их зарцуулах асар том ажил байсан. Эрлийн багийнхан хүртэл хэцүү байсан ч Райны зав хөмөрч хантааз нь нууранд хөвсөн байдалтай олцсон болохоор хэрвээ Райн живсэн бол цогцыг нь ч олдох ойлгох хэрэгтэй. Ингээд Bruce's Legacy гэх живсэн ослын үед тусламж үзүүлдэг нийтийн эрх ашигыг хамгаалдаг байгууллагын ирж цагдаа Райны гэр бүл, оршин суугчид бүгд нийлж цогцыг олохоор ажилдаг. Нууранд хөвсөн юм байна уу? Модонд үлгөгдөөд үлдсэн юм байна уу гэд хаасайгүй шалгадаг. Тэгээд маргааш өглөө нь Эрлийн багийн ажиллагаанд тусалж исэн 2 загасчин тороо таттал загасны өгөөш хэрэгслүүдээ хийдэг хайрцаг гарч ирсэн нь Райных байсан бөгөөд Эрлийн баг энд л Райн унсан байх гэж тамгалдаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Райны төрөвч, түлхүүр, жолооны үнэмлэх гээд олон зүйл араасаа гарч ирдэг. Эхнэр Эмили нь арайч үхээгүй л хүдэ гэж бодож исэн ч Райны юмнууд араасаа гарч ирэхийг хараад сэтгэлээр унаж загасчлах дуртай байсан эцэст нь ингээд дуусчих юм уу гэж нөхрийгөө өрөвдөж хүүхдүүдэд отохоор үзий ядаж нэг дор олон төрлийн сэтгэл хөдлөл мэдэрсэн. Мөрдөн байцаах баг Райныг усан живж нас орсон гэдэгт итгэлтэй байсан болохоор цогцыг олоход л бүх анхаарлаа хандуулна. Эрлийн баг 8 сарын 24-ний буюу Райныг сургуу алга болсноос 12 хоногийн дараа шумбагчдын баг болон үнэрч нохойнуудыг авчирч чадах бүхнээ дайчилдаг. Нуурын ёроол илс их, булангартай, үзэгдэх орчин маш муу учраас шумбагчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй. Ороод удаан хугацаанд тэсгээргүй аюултай юм байна. Эрлийн багийг бүрэн дэмжижсэн байгууллага бол Bruce's Legacy гэх ашигын бус байгууллага. Энэ байгууллагыг Keith Cormack гэх залуу удирддаг. 1995 онд Keith-ийн ах Bruce усан живж нас оржээ. Тэр үед Keith шоконд орж ахыхаа ослын талаар судалжгаад Америкт өдөрт 10 орчим хүн усан живэх тохиолдол гардаг. Тэдний ихэнх нь бага насны хүүхдүүд байдаг гэдгийг мэдээд цочирдож манай ах ингэж нас орсон ч бусад хүмүүсийг хамгаалах хэрэгтэйгээд энэ байгууллагыг үүсгэж ахыхаа бүх хөрөнгийг хандуулсан. Keith чадах бүхнээрээ тусалж усан шумбах тоног төхөөрөмж, дрон, шумбагчдын уух ус гэх мэт зүйлсээр дэмждэг. Ойролцоогоор $110,000 буюу 390 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Түүний гол зорилго нь нэг эмэгтэй нөхөр, 3 хүүхдийн аавыг олох. Мэдээж энэ хугацаанд Райны гэрээхэн хэлэхэд ч хэцүү цагийг өнгөрөөдөг. Эмили сургуулийнхаа ажлаас төр завсарлага авч фэйсбүүкээр нийтлэл бичиж ганц ч болохгүй хүнд ослын талаар мэдээлэл өгөхийг хичээдэг бол хүүхдүүд нь подволк хийж зардаг. Энэ подволкийг авч манай аавыг хайжгаа Эрлийн багийг дэмжээрэй гэдэг. Үнэхээр хэцүү байсан. Нөхөр нь хүдэн нуурын ёроолд оршуулах ёслолыг нь хийж чадахгүй байдалд орж Эрлийн багийнхан талархахын хажуугаар гимшсэн. Яагад гэвэл Эмили бүх ажлаа орхиод өөрөө хайлтаж чадахгүй байгаа болохоор
Хүүхдүүд нь насанд хүрээгүй сурагчид одоо нөхөр нь байхгүй болсон учраас амжиргааныхаа зарлыг болохоор Райныг нас барснаас 1 сарын дараа яах чаргагүй буцаад ажилд ордог. Райныг ирээ ах ажиллагаа 8-7 хоног үргэлжилсээрээсэн ч хайрцаг жолооны үнэмлэх төрөвчнээс үр зүйл олсонгүй. Райныг хайжсэн бүхэл хүмүүс өнөөдөр л гарч ирэх бах. Өнөөдөр илүү сайн айвал олдох бах гэсэн найдвартай орчин үеийн тоног төхөөрөмж мэдрэгч ашиглаж хайсан ч олдоогүй. Үнэхээр Райн энэ нуурын ёроолд байгаа л бол олдох ёстой нөхцөл байдал байсан. Ингэж хайсаар 10 сарын 7-ны өдөр болж Эрлийн багийн дарга Марк, Эрлийн баг мөрдөн байцаах баг, Bruce's Legacy багийнхныг хүртэл цуглуулж бид нисгэгчгүй онгоц мэдрэгч гээд бүх тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хайгаагүй газар нэг ч үлдээгүй хахад яагаад цогц олдохгүй байгаа юм бол даалайч биш нуур байхад нэг л биш байна. Бүгдээрээ зөвхөн нуураас биш өөр газраас хайх хэрэгтэйгээд хамгийн түрүүнд Райны хувийн мэдээллийг шалгахад зочирдмоор зүйл гарч ирдэг. Райн 8 сарын 13-ны өдөр эх орноосоо гарсан байв. 8 сарын 12-ны өдөр алгуулж 13-ны өдөр гадагшаа авсан гэсэн үг. Гэтэл Райны гадаад паспорт гэртээ байсан. Эмили манай нөхрийн гадаад паспорт энэ байна гэд цагдаа нарт үзүүлсэн ч судлаад үзтэл Райн 2 сарын өмнө паспортаа алгуулсан гэд шинээр захиалжээ. Эцэст нь мөрдөн байцаах баг Райн эсвэл Райны гадаад паспортыг хулгайлсан хэн нэгэн Детройтоор дамжин Канадын хэлээр гарч Торонтогийн нисэх онгоцны буудлаас Европ руу явсан гэдгийг баталгаажуулдаг. Мөрдөн байцаах баг дутуугүй санагдсан. 8-7 хоногийн турш нуурын тэр гүн ёроолыг санаж хайсан байхад тэнд Райн байхгүй гэсэн үг. Тэгвэл нуураас олцсон төрөвч үнэмлэх хөмөрсөн зайв хөвсөн хантазыг албаар тэнд хайсан гэсэн үг үгээд нэг л итгэж өгөхгүй байлаа. Мөрдөн байцаах багийнхан Райнд сүүлийн үед юу болсон талаар нь судалдаг. Райныг алга болсноос хойш цагдаа нар зөвхөн нуурын ус руу анхаарал хандуулж исэн учраас Райныг ямар хүн болох, хинтээ уулзаж хаагуур явдаг гэснийг сонирхоогүй. Ингээд Райны амьдралыг анх удаа ухаж хэдэн сарын интернет ашиглалтын түүхийг нь шалгаж үзээд нэг Узбекистан эмэгтэйтэй холбоотой байсныг нь олдог. Гэхдээ хэн гэдэг, хэдэн настай, хаана амьдардаг, хэр удаан уулзж байгааг нь мэдэж чадаагүй. Бүр жинхнээсээ эмэгтэй хүн үү үгүй юу гэдгийг нь ч мэдэхгүй. Ямартай ч энэ үл мэдэх уулзаж үзээгүй эмэгтэйтэйгээ явуулцгийг нь олж мэдсэн бөгөөд харьцаад жилч болоогүй ээж шинэ паспорт захиалж ноутбукнийхээ хард дискийг сольсон. Мөн алга болохоос өмнө банк руу залгаж гадаад руу яаж мөнгө илгээх талаар асууж эцэст нь Торонтогоос Парис руу нисэх онгоцны тикет худалдаж авсан. Ингээд алга болохынхоо өмнөх өдөр ноутбукэн дээрх бүх хайлтаа устгаж ганц ч удаа уулзаж үзээгүй Узбекистан найз охинтойгоо уулзахаар явжээ. Хэрвээ тэр эмэгтэйтэй үнэхээр хайртай тэр байхгүй бол галзуурах гэсэн юм бол салаад эсвэл явж уулзчаад ирэх боломжтой байхад яагаад алга болсон юм шиг живсэн юм шиг дүр үзүүлсэн юм бол мөрдөн байцаах баг энэ бүхнийг Райн ганцаараа хийж чадахгүй магадгүй тэр Узбекистан эмэгтэй хамтарсан байхаа гэдэг. Харин тэр эмэгтэй л уурчин байх магадлалтай гэж үзсэн. Одоо хэрэг живж осолцсон хэрэг биш олон улсны хэрэг болж хувирсан. Ингээд холбооны мөрдөх товчоо дотоодын аюулгүй байдлын яам хэрэгт оролцдог. Ямартай ч Райн Парис руу явсан нь батлагдсан ч асуудал нь Парисаас хаашаа явсныг нь мэдэх арга байсангүй. Үүний зэрэгцээ Висконсин мужуулан Америк даяар Райны талаарх мэдээлэл цацагддаг. Хүн болгон Райныг живж нас барсан өрөвдөлтэй аав гэж бодож исэн ч Узбекистан найз охинтойгоо уулзахаар гадагшаа явсан гэдгийг сонсоод мэл гайхацгаадаг. Хамгийн их шоконд орсон хүмүүс бол Райны гэр бүл 8-7 хоногийн турш аавыгаа нас барсан гэж итгэж зогцсон ч олдохгүй болохоор сэтгэлээр унжээсэн. Мөн Райныг алга болсноос сарын дараа хосуудын хурмын 22 жилийн ойсон. Райн 8 сард алга болсон. Гэтэл 1 сард $375,000 үнэтэй амь насны даатгалд бүртгүүлжээ. 1.3 тэрбум төгрөг гэсэн үг. Тэгэхээр Эмилиг миний амь насны даатгалын мөнгийг аваад намайг үгсэн гэж бодож амьдрах гэсэн юм шиг байгаа. Ийм хариуцлагагүй аав гэж байх уу? Гэр бүлд нь маш том шарх болсон. Гэхдээ энэ гэтлээс хохирч болд юм бах та. Мөрдөн байцаах багийн ахлагч Марк хэвлэлийн мах хурал зарлж Эмилиг шархлахгүй гэсэндээ маш боломжтой ярьдаг. Райны эхнэр Эмили маш хүчтэй хүн. Биднийг бүх зүйлээр дэмцэн гэж баярлснаа хэлээд Райнд хандаж одоо энийг үзэж байгаа бол төрүүлээд бид нартай холбоо барь. Дараа нь гэр бүлтэйгээ холбогдоорой гэж хэлдэг. Thank the family. I want to thank his wife. That is one strong lady. Whenever we called on her, she always responded and she gave everything that she could for us. I cannot imagine what she's going through and they're going through. Ryan, if you are viewing this, I plead that you contact us or contact your family. Райн одоо аюулгүй байгаа юу гэдгийг шалгах нь цагдаа нарын үүрэгч хаана байгааг шалгах ямар ч боломжгүй байсан учраас ингэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан. Ядаж мэдээ үзэх байх гэсэндээ. Гэхдээ Райн одоо хаана юу хийж байгааг хинч мэдэхгүй байгаа. Үнэхээр Узбекистан найз охинтойгоо хаана ихтэй сайхан амьдарч байгаа юм билүү? Эсвэл романс скамын золиос олж барьцаалагдсан байж магадгүй.
Ямар ч тач цагдаа нар Райныг холбогдохыг хүлээхээр шийдсэн. Энэ хооронд нэг бичлэг интернетээр дүрэн цацагддаг. Калифорни мужийн Сан-Диегод амьдардаг TikTok-чин Authentic Alpha гэсэн аягтай эмэгтэй эд юм байна. Энэ эмэгтэй нэг тавцан дээр үнгүй зөвлөгөө аваарай гэж бичээд олон нийтийн газар сууж контент хийдэг. Хүмүүс хажуугаар нь зөрөхдөө асуулт асууж зөвлөгөө авдаг. Энэ эмэгтэй ердийн гişгэ контентоо хийхээр сууж итэл нэг дугуй унсан залуу түүний хажууд зогсоод би Узбекистан руу явах ёстой юу? Эндээ үлдэх ёстой юу гэж асуухад эмэгтэй гайхаж хит хитэ асуулт асууж үзтэл дугуй унсан залуу гэрэлсэн мөртлөө эхнэр хүүхдээ орхиод Узбекистан руу явмаар байна гэсэн болохоор эмэгтэй зөвлөгөө өгч эхлээд салах хэрэгтэй юм шүү. Ярилцаад үзвэл ямар вэ гэдэг. Go to Uzbekistan or stay here? Say that one more time. Do I go to Uzbekistan or stay here? Do you have family there? No. Why do you want to go? Meet a woman? You don't like American women? Oh, they're familiar. So you've given up on meeting someone here? No, I'm married. I think that requires you to divorce someone first. Та нарт энэ эрэгтэй Райнтай адилхан харагдаж байна уу? Нилээн төстэй харагдаж байгааз. Хүмүүс энэ эрэгтэйг Райн гэцгээдэг бөгөөд Узбекистан явахаасаа өмнө яахаа мэдгүй бас уйдсандаа энэ эмэгтэйгээс асуусан юм шүүгээд бөө юм болдог. Бүр энэ видеог 14 сая хүн үзэж шуугаан дэгдээсэн. Гэхдээ адилхны хувьд адилхан байгааз хамар чих нүүрний хэлбэргээд харин цагдаа нар албан ёсоор тэр үнийг Райн биш гэж мэдгдсэн. Тохиолдлоор ингэж таарсан ч нэг талаараа Америкт Райн шиг Узбекистан эмэгтэйтэй харьцдаг залуус олон байх нэ гэж бодогдохоор байсан. Тэгвэл Райн хуульч өрцсөн үү? Өгсөн дүр үзүүлэх нь хууль бус зүйл биш юм байна. Гэхдээ хамгийн түрүүнд цагдаа нарын ажилд саад учруулсан. Сайн дурын ажилчид, эрлийн баг, Bruce's Legacy-ийн ажилчид зардал, тоног төхөөрөмж, цаг хугацаа гэд бүх зүйлийг дэмий өрсөн. Дараагийнх нь даатгалын луур хийх гэж оролцсон. Усанд живсэн юм шиг харагдуулахаар төлөвлөж даатгалд хамрагдсан. Энэ бол яалтчгүй даатгалын луур. Тэгэхээр хоёр хэрэгээр шийтгэгдэж магадгүй. Асуудал нь Райн Узбекистаны хаана нэгтэй байсан ч Америк, Узбекистан хоёр ялтан шилжүүлэх гэрээгүй юм байна. Тийм болохоор хамтарч ажиллах боломжгүй гэсэн үг. Цагдаа нарын ганц хийж чадах зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буцаад эргэж гуйхал байсан. 11 сарын 11-ний өдөр болж Райн алга болоод 3 сар өнгөрчээ. Цагдаа нар Райны сургийг Оросоор сайн ярьдаг эмэгтэйгээс гаргадаг. Энэ эмэгтэйгийн талаарх мэдээллийг цагдаа нар дэлгээгүй. Зүгээр л хэргийг шалгаж агаад энэ эмэгтэйтэй холбогдож Райны талаарх мэдээллийг солилцсон юм байна. Эмэгтэйгийн хэлснээр Райн Америк руу буцаж явмаар байгаа гэж хэлсэн. Ингээд цагдаа нар Райнтай имэйл солилцож ятгахжсэн ч магадгүй цаана нь өөр хүн байж барьцаалагдсан байх магадaltaй гэж үздэг. Тийм болохоор цагдаа нар Райныг бичлэгээ явуулаад зүгээр байгаа үгүйг чинь шалгамаар байна гэхэд Райн бичлэгээ явуулсан. Орой мэнд өнөөдөр 11 сарын 11-ний өдөр би аюулгүй байгаа гэдэг. Нэг ч аргалтай бол харагдаагүй. Цагдаа нар бичлэгийг үзээд хаана байгааг нь мэдхээр байшин доторх хаалга, агааржуулагч ханийн цаасыг сайн харахад хаалга нь Турк, Хятадд өргөө эргэлэгддэг загвар байсан. Мөн хаалганы дээр цахилгаан платыг байрлуулсан байгааг харуул Узбекистан байх магадлал өндөр гэж таамагладаг. Үүний дараа цагдаа нар Райнтай хид удаа холбоо барьж яагаад ийм зүйл хийсэн, юу болсон, ямар аргаар заваа өмрүүлж машинаа орхиод цугцсан талаар тойруулж асуусараагаад түүний сураггүй алга болсон өдөр юу болсныг олж мэддэг. Хамгийн түрүүнд 2024 оны 1 сард Райн 8 насны даатгалд бүртгүүлсэн. 8 сард сураггүй алга болсон гэхээр нэлээд урт хугацааны өмнөөс бэлдэж эхэлсэн гэсэн үг. Ингээд 5 сард шинэ паспорт захиалж хуучин паспортаа гэртээ үлдээхээр төлөвлөсөн. Энэ талаар эргэн тойрныхоо хинт ч хэлээгүй. Найзууд ажлын газрын хүмүүс гээд хинт ч хэлэлгүй бэлдсэн. Мөнгөө хүртэл урьдчилж бэлдээд ноутбукнийхаа хард дискийг сольж хамгийн сүүлийн өдөр загасчлахаар явхдаа интернетээс сайсан хайлтын түүхээ устгаж хинч мэдгүй байхаар нуужээ. Райн 8 сарын 11-ний бүтэн сайн өдөр алга болсон. Гэр бүлэрээ сүмд очиж хамгийн сүүлийн өдрөө гимшиж залбирсан юм шиг байгаа. Ингээд үдээс хойш Green Lake руу хөдөлсөн ч шууд яваагүй. Эхлээд өөрийнхөө ажилуулдаг модон эдлийн цех рүүгээ очиж хэд хоногийн өмнө шинээр авсан дугуйгаа авдаг. Цех дээр нэг ширхэг камер байд юм байна. Тэр камерт өртгөхийн тулд эртнээс бэлдсэн байжээ. Дараа нь аврах хантаа завхаар явдаг. Уг нь өөрийнх нь хантаа зуйсан ч дахиад шинийг авахаар явжээ. Ямар ч тач Walmart руу очисон ч аврах хантаац байгаагүй. Ингээд найзаагаа гэрлөө очиж хантаацыг нь авдаг. Тухайн үед найзаах нь хүнгүй гэдгийг мэдээд зориуд тийш очсон. Одоо хамгийн сүүлийн зогсоол болох Green Lake руу явах үед цаг 1 болжээ. Нуурлуу урьж өөрийнхөө завыг аваад хүүхдэд зориулсан эрзэнэн заваа унаад байдаг хүчээрээ сэлүрдэж энэ хавьд байхад болно гэд өөрийнхөө төрөвч үнэмлэх гар утас аврах хантаацаа нуурлуу шидэж заваа хөмрөөд хүүхдийн заваа унаж найзаахаасаа авсан хантаацаа өмсөд 9 минут нуураас гараад явах гэтэл шавран дээр хөлийн мөр гарахыг хараад мөр үлдвэл цагдаа нар сэжиг авах болохоор болохгүйгээд бүх зөөрөө явсан гин.
Райан машинаа хаях ёстой болохоор өөрийнхөө бэлдсэн цахилгаан дугуйгаа унахаар 70 м замыг туулах шаардлагатай болсон. Тийм хол биш ч гэсэн хамаг хувцас нь орсон болохоор үнэхээр хүүтэн байсан гин. Ингэн байраа яах гээд идэм дээ. Бүр цахилгаан дугуйныхын цэник дуусчихгүй гэсэндээ илүү батарей хүртэл авч гарч иржээ. Тэгэж их Узбекистан эмэгтэйтэй уулзахыг хүсчихлээ. Ингээд замын хажууд очиод хувцас дугуйгаа хайж автобусанд суугаад Мироки руу явж тэндээсээ Детройт руу явжээ. Эндээс алхаад Канада руу ил давах боломжтой учраас Канадаас өөр улс руу нисвэл баригдахгүй гэж бодсон. Алхаж гарсан ч гэсэн хийлт авж байгаа хэмжээндээ бүртгэгдэх нь ойлгомжтой лэмээрээ. Мөрдөн байцаагч Марк Райантай ярилцж байхдаа сүултээ бухимдаж бид нар чамаас болоод 8-7 хоногийн турш эрэл хайгуул хийсэн гэдгийг мэдсэн үү гэхэд юу вэ бүр 8-7 хоног зарцуулсан юм уу? Би 1 юм уу 2-7 хоногийн дараа дуусч манай гэр бүл миний амь насны даатгалын мөнгийг аваад сайхан амьдрна гэж бодсон. Намайг тийм удаан хайсан юм уу гэдэг. Сургуу алга болоод 7-8 жил болсон бол нас орсон гэж мэдэгдэх боломжтой болд юм байна. Гэхдээ онгоцны осол яалтчгүй живэд олдохгүй байгаа юм тохиолдолд хугацаа богиносдогч жил юм уу 2 жилийн дараа нас орсон гэж үздэг. 2024 оны 12 сарын 10-нд Райан Америк руу буцаж ирээд шууд баривчлагдсан. Даатгалын Лувр эрэгт эрүүгийн харьцлага хүлээгаагүйч цагдаа нарын албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болсон эргээр буруутгагдаж хоригдсон. Маргааш нь ирээд надад ердөө $20 л байгаа болохоор өмгөөлөгч авч чадахгүй гэдэг. Шүүхээс олон нийтийн өмгөөлөгч авах санал тавихад татврын мөнгө төлөгч хайран байна гэж хариулсан. Ингээд Райан хэрэгээ үлээж өөрөө ирсэн болохоор батлан даалтанд гарахаар болдог. Одоо яаж ихнэр хүүхдүүдийнхээ царайг харна? Ямартай ч гэр бүлээ хаяад хүссэн дүр үзүүлж Узбекистан эмэгтэйтэй уулзахаар Парис тавцсан боловч харьцажсэн тэр эмэгтэйнд биш байжээ. Тэд хамтдаа буудал орсонч маргааш өглөөний эмэгтэй алга болсон. Райан бэлнээр $5,500 буюу бараг 20 сая төгрөгтэй байсан ч тэр мөнгө нь ч бас илбдүүлсэн юм шиг хамт алга болжээ. Ингээд Райан юу ч гүйлдэж тэнүүчилж гад эцэст нь өөрийнхөө талаар мэдээг олж хараад санаа нь зовж үхсэн гэж зарлагдах ёстой байхад яагаад сургуу алгуулсан гэдэг юм бол гэж сандардаг. Тэгээд мэдээ рүү дарж орох юм бол өөрийнх нь байршлыг олчихгүй гэж хайсандаа гарчгийг нь л харсан гинэ. Ийм аимхан хүн яаж тийм том эрэг хийсэн юм бол тоо? Ямартай ч буруу зүйл хийсэн бол шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Райан 12 сард ирсэн болохоор шүүх хурал хараахан болоогүй. Түүнийг 2 төрлийн шийтгэл хүлээж байгаа. Нэгт $10,000 торгуул, ойролцоогоор 35 сая төгрөг. Хоёрт 9 сарын 20 ял. Гэр бүл болон орон нутгийн хохиролтой харьцуулбал энэ ял юу ч биш. Мөн Green Lake County-гийн удирдлагууд болон Bruce's Legacy-ийн дарга Кейснер нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой байсан ч Райны гэр бүлд дарамт болохыг хүсээгүй учраас нөхөн төлбөр нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. Райны эхнэр Эмили салах өргөлөө өгч хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг авсан байна. Сүүлийн үеийн хэрэгүүдийг харахад муу аав ээж болохгүй тулд зүгээр салъя гэж хэлж чаддгүй. Хэрвээ би салъяг хэлчих юм бол хүмүүс намайг өөр үнтэй явуулдаад эхнэр хүүхдээ хайсан гэж ярина. Тэрний оронд үхсэн юм шиг царайлаа. Алга болъё гэсэн сонголт хийдэг юм шиг байгаа. Эцэст нь хэлэхэд дэлхийн талыг байтугай байрныхаа лизингийн талыг төлж чадахгүй байж хоёр хүүхэн ярьж болохгүй. Өнөөдөр та бүхэндээ үхсэн юм шиг жүжиглсэн Райны эрхийн талаар ярьж өглөө. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.